Түүх нь хизэнээс эхэлт юм болоо. Тэгэхээр хүний боловсролын төвшинг их хэлний мэдлэгийн төвшинээр нь дүгнэдэг. Их хэлэндээ сайн хүн бол гадаад хэлэнд сайн байдаг. Тэгэхээр монгол бичгийг бол ер нь худам монгол бичиг гэж явдаг. Хуучин монгол бичиг гэж ярьдаг. Энэ бол шинэ монгол бичиг гараагүй. Тиймээс хуучин монгол бичиг гэж байхгүй. Монгол бичиг. Уйгуржин гэдэг үг бол монголжингаа, уйгуржин гэдэг нь уйгур эмэгтэй гэсэн үг. Тийм бичиг байдаггүй дэлхийд. Монгол бичгийн одоо тэр бүтцийг аваад үзэхэд тэтэм, тийм ээ, шилбгээд, гидсгээд энэ бүгд нь бол уйгур үг биш, монгол үг байдаг. Одоо шүдгээл гэсэн монгол үг, тэтэмгээд монгол үг, гидсгээд одоо энэ бүгд монгол. Уйгур үгэнд бол нэг ч бат. Бид уйгураас бичиг авааг. Бид уйгураас бичиг авахтай тулаагүй тийм боловсралтай ард түмэн байсан. Тиймээс уйгуржин гэдэг нь уйгуржин эмэгтэй гэсэн үг. Монголжин гэдэг нь монгол эмэгтэй гэсэн үг. Тиймээс энэ уйгуржин бичиг бид тэндээс юм зээлэг. Төрлөх монгол хэл, төрлөх хүчиг, их хүчиг, их хэл, төрлөх хэл гэж ярьдаг. Тэ их хэл гэж бид ээжийнхаа үр дээр өсч энэ хэлээ сурдаг. Тиймээс ээжийн хэл их хэл гэж ярьдаг. Төрлөх хэл гэдэг нь бол ам дотор байгаа махан хэл, хүн төрхтөө махан хэлтэй төрдөг. Ийм амтлах. Түүнээс энэ харилцааны хэрэглүүр болсон энэ хэлийг бол сурдгүй, ээжийнхаа үр дээр сурдаг их хэл гэж явдаг. Тийм л учраас. Бас 10 жилийн хүүхдүүдэд монгол бичгийг заадаг шүү дээ. Хэцүү байна, ойлгоход хэцүү байна гэдэг хамгийн баг хэцүү хичээл нь монгол бичгийн хичээл болсон юм шиг. Тэр багш нарын зааж байгаа аргатай байна. Аливаа эрдэнэ бол тэр зааж байгаа хүнээс аргаасаа шалтгаалдаг. Хэцүү болгож зааж болно, амархан болгож зааж болно. Монгол бичиг бол ер нь өөдөө хүмүүс 6 цаг л үздэг шүү дээ. 5хан 4-сээр бүтээдэг ийм бичиг. Тэр монгол бичгийн багш нарт би одоо сануулхад тэд үнэхээр муу зааж. Үгийн ихэнд ордог ра, үгийн дунд ордог ра, адагт ордог ра, сүүлдээ ра, орхистой рач гэдэг юм. Тэгэхээр маш хэцүү юм шиг санагддаг байхгүй юу? Тэгж зааж болдоггүй. Монгол бичгийн ерөөсө 7 их шигэ үзэл дунд ордог 7, ихэнд ордог 7, дунд ордог хэдчээд адагт ордог 3 ч гэдэг 4 байдаг. Тэгэл гүйгүүлэгчээ залгаал дээрс нь яваад байна. Түүнээс ихэнд ордог ра, дунд ордог ра, маа антер шиг тийм. Тэгээд адагт ордог маа антер зааж болдоггүй. Тэгээ манайхан заахтаа яа заадаг вэ гэхээр абу, адгу, манабаа гэж заадаг. Тэгэхэд англи хүн хүүхдээ юг зардаг? Оне гэж ичээд run гэж заадаг. Woman гэж заачаад woman гэж уншаалдаг тийм ээ. Тэгэхээр энэ яагаад бичиг яриа хоёр зөрддөг юм бэ гэхэлэр зэрэг олон зуун жилийн бичгийн соёлтой ард түмний бичиг яриа хоёр зөрддөг. Түүхэн явсаас бол яриа хурдан болдог. Арай өөр болдог. Бичиг бол хэвээрэл байна. Тэгээ бичиг гэдэг бол урд өвгдээсэн хурц тэр хэрсүү их ухааныг хойд үедээ дамжуулдаг. Галт тэрэг юм аа. Тэр галт тэргийн зогсоочхоо зэрэг хойд үед ухаан дамжихгүй. Одоо бид кириллээр нэг 46 оноос хойш одоо нэг 60-аад жилийн юм байна шүү дээ. Одоо ингээд латинд ороход бүр 0 тэг юу ч байх. Унших юм байх. Арай хөгдөд яриад унших. Одоо нэг кириллээр ирсэн хэдэн сонил байна шүү дээ. Монгол хэлтэн гэж байгаа. Төвдийн судраар онол ухааныг ухмуу хэмээгч нь өдрийн од шөнийн солонгойд цөөхөн гэж байгаа. Төвдөлийг бид хэдэн бараг 2000 жил үзчихэж шүү дээ. Эндээс тодорсон эрдэмт маш цөөх тон цөөхөн. Тэр яах нь бид одоо энийг монгол хэлтэн гэдэг монгол хэлтэн төвдийн судраар гэдгийг англи судраар гэдэг. Тэгээ трийг сураад үзээд нэвтрээд явсан тийм л цөөхөн байдаг л байхгүй. Цөмөрөө би чинь цөмөрөө орос хэлтэй болох л үзчихсэн шүү дээ. 50 60 жил явсан шүү дээ. Хаа байна? Одоо цөмөрөө англи хэл. Энэ ийм өвчин монгол өвчин гэж тэр галланд өвчин гэж яриад байгаа. Энэ монгол өвчин. Инженер ухаан бөөгөөс алиа өрт аргыг олж чадах тул эрдэм сурагч. Энийг боловсрол гэж байгаа. Тэгэхээр сургууль юу заах хэвээр? Ухаан заах хэвээр. Ухаан заах хэвээр. За тэгээд энэ ухаан буюугаас гэдэг энэ ухаан буюугаас аливаа хэрэгт аргыг олж чадах тул эрдэм сур гэж. За эрдмийг чинь сурья. Би эрдэм сурахаар ухаантай болчихно шүү дээ. Ухаантай ямар ч юмд аргыг нь олж. Энэ хямрын нь бол гарна шүү дээ. Эрдэм хаана вэ гэхээр бичигт байдаг байхгүй. Бичигт буусан ухааныг эрдэм гэдэг байхгүй. Бичигт буусан ухааныг эрдэм гэдэг. За эрдэм сурыг гэсэн чинь монгол бичгээр баахан ухаан байна. Кирилл бичгээр 46 оноос нэг жоох юм байна. Латинаар байхгүй юу ч байх аа монгол хэлээр. Тэгэхээр яах нь одоо монгол бичгээр үзэхээр бид
юутай болох нь эрдэмтдээ болно. Эрдэмтдээ болохоор ухаантай болно. Ухаантай болохоо ямар ч хамарлаас гарна шүү дээ. Манай эзэн богдод ч ухаантай байсан учраас л энэ орчлон залж ирсэн л байна шүү дээ. Тийм л. Тэгэхээр одоо монгол бичгтээ шууд орох хэрэгтэй. Энэ айгаад байх юм байхгүй. Энэ зааж байгаа арга нь урах. Ганцхан хэлний зүйн ганцхан эцсч эргэлэг дөрөнтэй хийж сурч чадахгүй 14-тэй англиас сурахгүй шүү дээ. Тэгэд энэ байгаа. Энэ монгол бичгээр байгаа ухаан чи энэ байх. Энд байна. Энэ харагдах нь. 42 он хүртэл монгол бичгээр явж байгаа. 42 оноос кирилл бичиг жоохон оруулж байгаа 46 онд кирилл шилжсэн. Ухаан ингээд 0 тэг. Тэгэд 46 оноос 2006 он хүртэл нэг 60 жилийн ухаан баг. Кириллээр. Тэрний өглөө нэг жоохон орчуулга. Нэг сурах бичих шиг юмнууд ингээд хэлсэн. 200-300 кирилл бичих шиг. Тэрний кирилл бичих нь хамаа авах. Энэ бол хүний бичих бидэнд хамаа авах. Манайд авахтаа шал уруу авцсан баг. Тэгээ одоо хүүхдүүд сурахгүй баг шинэ зөв бичиж чадахгүй, хүүхдэн зөв бичиж чадахгүй. Та нар өөрснөө мэдж байгаа шүү дээ. Тэгээ одоо латин бичиж орох бол ийш ингээд 0. Юу ч явах ухаан баг. Одоо болох хэрэгтэй нэг. Шууд монголчтой. Хэрэв монголчтой бас бидний өнөөдөр ухаан энд явж байгаа. Энд ингэж хэлсэн байхим тоо. Орос үсэг аавна гэдэг бол Монголын удирдлагчдын зуурхан зангаас гарсан алдаа байна гэж. Назим ихгүй тоо. Туркийн их улс төрж яруу найрагч юм байдаг. Одоо латин бичиг өсөг аавна гэдэг нь бол Монголын удирдлагчдын юу байх нь? Зуурхан зан. Америк Англид долгонж байгаа хэрэг. Монгол бичиг хайж байгаа. Энд чи бидний эцэг өвгдийн хэдэн мянган жилийн ухаан. Хэдэн мянган жилийн ухаан байгаа шүү. Та энэ дэсэн зурагнуудаас бас тайлбарлал их сони юм гарахаар сонсогч байсан. Манай инженер ашиг байна. Одоо Монголын их номын хон. Энэ чойн зурсан, чойн зурж өгсөн 74 онд. Би энийг бол Монголд нэг л байдаг зураг гэж бодож байгаа. За манай Ри өгш байна. Энэ том хүн 40 хэдэн улсын төсөөлдөг. Яг хоо ер нь бол их сургуулийн багш нар асуусан гэдэг. Нэг орсоор уншдаг байсан шүү дээ их сургуульд. Та хэдэн улсын хэл төсөөлдөг гэсэн чинь. Гэхдээ та нарын орс хэл шиг бол нэг 45 улсын хэл мэддэг гэж. Тэдэн чинь орсоор төгсөө орсоор лексэн шүү. Монгол хүнд орсоор уншиж байгаа байхгүй. Тэгээ жинхэнэ бол 18 улсын хэл рүү хэлдэг хоёр тийш байгаа. Яг телевизийн сууг шиг. Хоорн холь нутгын явах. Одоо англи хэл шил англиар герман шиг герман. Ингээд холь бидний шиг холь нутгын гэж байх. Тэгээ 18 улсын хэлээр ингээ хоёр тийш нь ерөөсөө зэрэг гэдэг. Тийм төрөлхийн авиастай. Тэрийг одоо авиас гэх үү? Одоо ч юм бол хамаагүй ингээ юм дэлгэрсэн одоо зурагт интернет ч гэдэг юм уу? Тийм улсын тийм хэлийг сурах боломж ас биш. Тэр үед бол энэ бол их ховор авиас. Тэнгэрээс одоо тэнгэрийн хишиг гэж ярьдаг. Хүн болон тэгээ сурч чадахгүй. Одоо ловсон жоогш нэгээл 10-аад хэл өөрийнхөө оролдлогоор сурсан. Ёстой жинхэнэ хөдөлмөрөөр өдөр шөнөгөө сууж чаж. Англи хэлийг хоондоо жил 3 сард үзэхдээ өдөрт 16 цаг сууж чаж бичсэн. Ер нь монгол хэлтэй бол инженер ашиг унших хэрэгтэй. Хөгс өдрийн унших, өгүүлгийн төөрөнд унших хэрэгтэй. Тэгэл улаанаа болох танк метр гэл. Тэр бүх зохиолууд унших хэрэгтэй. Тэгэд инженер ашиг уншихаар өөр хүний зохиол уншихаар давсгүй цааш гэдэг. Нацгад орж байгаа инженер ашиг уншиж байгаа нацгад орж байгаа зохиолыг уншихаар яг инженер ашигын зохиол шиг гэдэг. Тийм та нар үзсээрэй тэ. Харин одоо чаймаа багш энэ кириллээр гаргаж хөгс өдрийг уншаад үзээрэй. Монгол хэлээр яад найруулж болдог, яаж бичиж болдог. Монгол хүний ухаан гэж ямар гоё ухааныг яадаг гэж илэрхийлж болдог.